Их Британи, Умар Ирландын нэгдсэн Вант улсын засгийн газрын цагүйчлэлээр боловсролын яам нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран аслагдсан орон нутгийн багш сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих төслийг Арангаа аймагт хэрэгжүүлж дуслаа. Төслийн хүрээнд англи хэлний багш нарийн мэргэжлийн мэдлэг арга зүйг дээшлүүлэх зорилгоор 10 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн цахим сургалтыг зохион байгуулж нийт 101 багш хамрагдаж энэ сарын 2-ны өдөр сертификат гардаа авлаа. Бага ангийн сурагчдад персон хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар болон өдөр тутмын хангалттай сургалтын үйл ажиллагааг идэвхтэй сургалтын аргыг ашиглан хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар сурч судлаад түүнийгээ өдөр тутмынхаа үйл ажиллагаа хичээл сургалтанд хэрэглэж ашиглаж хүүхдээ сурагчдаа идэвхжүүлэн сургаж байна. Аслагдсан орон нутгийн багш биднийг хөгжлийг өнөхөө дэмжиж байгаад үнэхээр талархуйтай байна. Хүүхдүүд ихийг сурахыг одоо нөгөө хүслийг тавьдаг болоод одоо бид нар ч гэсэн нөгөө тэрийгээ дагаад одоо нөгөө чадварлаг багш, хөгжсөн багш гэдэг маань маш чухал одоо байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд энэ сургалт маань яг энэ одоо бидний яг нөгөө чиг хүслийг ингээд дэмжсэн маш сайхан сургалт болсон. Бид нар ч одоо ингээд нөгөө ажлаа хаяад муу төсөвчний хамгаалтаар ингээд дээш яваад ингээд нөгөө сургалтанд ингээд байнга ингээд хамрагдаад байх юм боломж ингээд хаврах шүү дээ. Тэгэхээр бүр энэ бүр өстө маш цаг үе ингээд олсон өөр өгөөжтэй бүр энэ сургалтын суусантай бас маш их баяртай байгаа. За ажлын хувьд бол тэгэхээр хөдөө орон нутагт 3-4 дугаар ангийн персон хөтөлбөрний мэдэж орсноор маш шинэлэг байгаа. Тэгээд яг энэ сургалт маань 3-4 дугаар ангийн персон хөтөлбөрийг хүүхдүүд тэр үр дүнтэй заах гэдэг талаар илүү түлхүү оролцсон байгаа. Тэгэхээр манай дөр бол тэгэхээр 3 дугаар ангийн 2 бүлэг, 4 дугаар ангийн 2 бүлэг нийтдээ 120 хүүхэд суралцдаг. Энэ төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн англи хэлний багш Нэргүү Бадамханд, Хотод сумын баг Лам Жаргалнаар захим танхим хоцолсон сургалтанд хамрагдан ментор багшаар бэлтгэгдэн агсан төвчний сертификат авсан юм а. Ментор багш нар аймгийн англи хэлний багш нарт зөвлөн туслаж ажиллах юм а. Багш бид нарын нөгөө хэрэгцээ шаардлага арга зүйг өөрчлөх хэрэгцээ шаардлага байсан. За яг энэ маань тулгуурсан хэрэгтэй мэдээллүүдийг за тэгээ орчин үеийн хүүхдүүдийн харилцаа хандлагыг хэрхэн зөв чиглүүлэх үү, анги зохион байгуулалтаа хэрхэн амжилттай зохион байгуулах уу. За тэгээд үе тэнгийн сургагч багш нараа болон сургуульд байгаа багш нараа хэрхэн менторлох вэ, хэрхэн амжилттай заавар зөвлөгөө өгөх вэ. За тэгээд энэ сурсан мэдсэн зүйлээ ангидаа оруулаад хэрхэн амжилттай зохион байгуулах талаар маш сайхан сургалт зохион байгуулагдаж өнгөрлөө. За маш их зүйлийг сурсан байгаа учраас одоо ангидаа хичээл зааж байхдаа сурагчдаараа дамжуулаад эцэг эхчүүдтэй ер нь бол үр дүнгийг харуулна гэж зорьсон байгаа. Боловсролын ерөнхий хууль батлагдаад ерөнхийдөө бол 3 дугаар ангиас нь хүүхдүүд нэмэлтээр англи хэлний хөтөлбөр судалдаг болсон. Энэ нь бол бас нэг талаа бол нөгөө дэлхийн дахинд өнөөдөр одоо гарч байгаа шинжлэх ухааны өгүүлэл тийм үү тийм ээ ололт амжилт бол бүгд англи хэл дээр явж байна. Тийм учраас олон нийтэд хөл нийлүүлэн алхахын зорилгоор бол англи хэлийг бол одоо үндсэндээ бол хуулиараа бол 2 дахь жил болгоод ингээд үндсэндээ баталгааж явуулсан тийм ээ. За энэ ажлын хүрээнд бол одоо ингээд англи хэлний багш нарыг чадваржуулахаар бол нэг төрлийн асуудал байсан. Нөгөө талдаа бол ер нь аслагдсан орон нутгууд бол багшийн хүрэлцээ хангамжаас шалтгаалаад бол зарим төрлийн судалгаатууд бол жоохон багшийн хүрэлцээ хангамж дутмаг байгаа. Энэ нь бол англи хэлний багш нар бол нийтээрээ ер нь бол Монгол Улсын хэмжээнд орон нутгууд бол жоохон дутагдaltaй байгаа. За энэ үрээнд бол аслагдсан орон нутгад ажиллаж байгаа англи хэлний багш нарын ур чадварыг бол дээшлүүлэх шаардлагатай юм аа гэдэг үгнээс бол энэ төсөл бол 2 дахь жилдээ ингээд хэрэгжиж байна. Цаашдаа ер нь бол тухайн багш өөрөө хөгжих асуудал бас биш тийм ээ. Хүүхдүүдэд Арангаа аймагт сурж байгаа хүүхдүүдэд бас англи хэлийг зөв арга барилаар сурах тийм ээ. Хамтдаа хөгжих нь болцоо бол бас нэгж байгаа онцлог байна. Англи хэлчин сайдын яамны дэд сайд Софи Воррелл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчин Ям Үнаар сертификат гадуулах үйл ажиллагааны төгсгөлд англи хэлний клуб дуулангийн сурагчтай уулзаж танилцсан боловсролын хүрээнд ярилцсан сурагчдыг өөртөө ихтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх боломж олгосон үйл явдал боллоо. За бид нар ингээд Архангай аймагт хэрэгжсэн энэ англи хэлний хөтөлбөрөөрөө UNICEF болон Архангай аймгийн удирдлагуудтай ингээд хамтарч ажиллалаа. Тэгээд манай англи хэлний төсөл маань бараг цагаар 20,000 хүүхдэд ингээд хүрч ажиллаж байгаа. Бид нар бол маш их баяртай байна. Тэгээд энэ төслийнхаа үр дүнтэй ингээд танилцаад явж байгаа. Одоо англи засгийн газрын зүгээс үнэхээр их баярлж байна, бахархаж байна багш сурагчдаараа. Тэгэхээр өнөөдрийнхээ үйл ажиллагааныхаа хүрээнд бид нар багш нарын төлөөлөл болон сурагчдынхаа төлөөлөлтэй ингээд ярьсан.
сурчлага хийлээ. Тэд нартай чөлөөтэй ярилцлаа. Багш сурагчид маань бүгдээрээ маш чөлөөтэй өөрсдөө англиар илэрхийлж байна. Тэгэхээр ингээд бид нар энэ багш нар сурагчдтайгаа уулзсандаа үнэхээр их баярлж байна. Тэгээд эдгээр маань бас өөрсдийнхөө мөрөөдөл ирээдүйд хийх гэж байгаа төлөвлөгөөгөө гадаадд суралцмаар байгаагаа илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол маш том бидний хувьд аз завшаан байгаад байна. Аслагдсан орон нутгийн багш сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих төслийн энэхүү 2 дугаар үе шат нь Булган, Архангай, Хөвсгөл, Хинти, Дундгуй аймгийн 453 англи хэлний багш нарын хэлний болон заах ур чадварыг дээшлүүлжээ.